Хамгийн хэрэглэгчтэй Spotify, Candy Crush, Minecraft зэрэг аппликейшнууд бүгд Шведэд хийгдсэн ажээ. Харилцаа холбооны Skype мөн л Шведэд үүсгэн байгуулагдсан бол SoundCloud платформ мөн л Стокгольм хотноо анх гараагаа эхэлж байжээ. Европын томоохон технологийн компаниудын үлгийн нутаг бол Швед юм. Тэгвэл яагаад Шведэд гарааны бизнесүүдийг дэмжиж шинэ бизнес амжилттай өсөж дэвждэг вэ? Нэгдүгээр, татварын хөнгөлөлт. Өндөр татвартай мөн зардал өндөр улсуудад энтерпренер сэтгэлгээ арай бага байдаг юм. Харин Швед улсад технологид суурилсан бизнесүүдээ нийгмийн болон биед хүчин зүйл бүхий дэд бүтцээр дэмждэг ажээ. Төрийн зүгээс технологиг санхүүжүүлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд өмнө нь 1990-ад онд компьютер худалдаж авахд зориулж иргэддээ татаас олгож байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар удалгүй Шведийн бараг өрх бүр компьютертой болсон гэнэ. Мөн тус улсын дундаж түвшний орлоготой хүмүүс эрүүл мэндийн болон бусад даатгалд 60 хүртэл хувийн татвар төлдөгч гарааны бизнес эрхэлж буй хүмүүс эдгээр татваруудаас чөлөөлөгдөх боломжтой байдаг юм. Хоёрдугаар, төрийн оролцоог хумих. Шведийн технологийн стартап компаниудын амжилт тус улсад 1990-ад онд зах зээлийн шинжилгээний үеэс хойш ихээхэн өсөлттэй байсаар ирсэн юм. Тухайн үед санхүүгийн хямралаас улбаалан засгийн газар урьд өмнө нь улсын хяналтанд байсан аж ахуйн нэгжүүдэд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг нэвтрүүлэхийг зорж мөн ихэнх монопол бизнесүүд болох такси, цахилгаан, төмөр зам, дотоодын нислэгийн үнийн төрийн зохицуулалтыг багасгаж эхэлснээр корпорацийн татвар мөн буурч эхэлжээ. Татварын хувь хэмжээ ялангуяа корпорацийн татвар 1990 онд 52% байсан бол өнөөдөр 22% болж буурсан нь Америкийн нэгдсэн улсын 38.9%-аас доогуур үзүүлэлт юм. Сүүлийн 5 жилд дунджаар 5 жил буюу түүнээс бага туршлагатай залуу фирмүүд дунджаар Швед орны бизнесүүдийн 55%-ийг эзэлж байна. Харин эсвэргээрээ Америкийн нэгдсэн улсад залуу фирмүүдийн эзлэх хувь ойролцоогоор 45%-аас 40 хүртэл хувь буурсан байна. 3-дугаарт итгэлцэл. Швед улсын амжилтанд хүрэх нэг чухал зүйл бол итгэлцэл юм. Итгэлцэл нь Швед улсын соёлд хүчтэй нэвтэрсэн байдаг бөгөөд ажил олгогч ажилчиндаа итгэлтэй байх, хамтран ажиллагсад бие биендээ итгэх зэрэг нь эдийн засгийнх нь үндэс суурь болдог юм.